Сайн байцгаана уу? Мөксөлнген байна. Өнөөдөр гой сэдвээр ярина. Тэр сэдв нь цаг үеийн мэдэрч амьдар. Яг энэ цаг үед бидний амьдарч байгаа өнөөдрийн цаг үед дэлхийн ертөнцид юу болоод байгаа юм бэ? Тэгэхээр бүгдээрээ харж байгаа юмдаа эхлээд итгэж байгаа болохоор дэлхий дээр одоо маш их өмнө самун сандран тийм юм уусж байгаа гэдэг бүгдээрээ харж байгаа тийм. Энэ нь юунаас болсон бэ гэдгийг хүн болгон мэдж байгаа. Коронавирус гэмт түрүүн орж ирээд энэ дэлхийн бүх улс орнуудад тархаад тэгээд амьдралыг зөв зүгээр явж исэн юм шиг. Тэгтээ зүгээр явж байгаагүй. Тэр амьдрал нуугдсан бүх юмнуудыг илрүүлээд гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл бид нар бодохдоо амьдрал зүгээр л гоё яваад байна. Амьдрал зүгээр яваагүй учраас коронавирус орж ирээд ингээд би хэлсэн шүү дээ нөгөө гоё ингээд далай одоо дэлхий ч өөрийгөө цэвэрлэх гээд энэ үйл ажиллагаа явагдаад тэгээд энэ доор нуугдчихсан бид нарыг харагдгүй байсан. Тэр бид нар ингээд усан дотор сэлживэл бид нар тэр доор байгаа хогийг харахгүй шүү дээ. Тэр хогийг бүх хүмүүст ил болгох гэдэг ингээд гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр сандрах хэрэггүй бүгд сайхан болох гэж байгаа. За энэ коронавирус дэлхийд орж ирснээр юу болж байгаа юм бэ гэвэл хамгийн нэгдүгээрт энэ систем энэ бид нарыг дэлхийг барьж исэн систем маань цаашаа явах ямар ч нөхцөл болцоогүй болж байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр энэ маань тийм хөзрөөр барьсан тийм байшин байсан. Тэгэхээр та нар ингээ хөзрөөр ингээд нэг гоё ингээд байшин ингээд өндөр ингээд бариад үзтээ. Ямар ч хөзрийг авах тэр хөзрөн байшин унтдаг байхгүй юу? Дээрээс нь доороос нь гэдэг юм байхгүй тий. Тэгэхээр тэр хөзрөн байшин нурж онж байгаа маа. Тэрнтэй хамт Монголд бас 30 жил ноёрхсон тэр эдийн засгийн систем, төрийн байгууламж бүгдээрээ нурж уннаа. Тэгэхээр тэднэрт итгэлээ өгөх үгүй юу эсвэл өөрсдийнхөө хүч чадлыг мэдрэх үү гэдэг нь хүн болгоны асуудал. Би энийг одоо видео болгон дээр ярьж байгаа. Тэгэхээр энийг хүлээж авах хүмүүс тэрхүү бэлтгэгдсэн хайсан энэ хэцүү байдлаас яаж гарах вэ гэдгийг хайж ирж исэн тийм хүмүүс байгаа бол шууд энэ миний үг бол зүгээр зүрхэнд нь шууд ороод ингээл би нэр айгаа гоё юм үзсэн. Тэгээд зүрхэнд нь шууд ороод нэг ингээл гоё мэдрэмж төрж эхэлнэ. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр коронавирус мэдээж ирвэл удаан үргэлжлэх нь бол тийм ойлгомжтой болчиход байна шүү дээ. Дахиж гарах уу? Үнэхээр түрүүн нь халдварлагдсан хүмүүс иммун систем дархлаа тогтож байгаа юу үгүй юу? Бүх юм нь мэддэхгүй байна одоохондоо. Тэгээ яг энэ дэлхийд дээр урд нь зөндөө олон тийм нэгдүгээр дайны үе интернэс хойш эднэр та нар судлаад үзэх юм бол айгүйх тийм пандеми одоо тахал өвчнүүд гардаг байсан. Тэгээд дээдлийн системүүд нь ингээд хүмүүсийг тэр үед ч мэдээлэл байхгүй шүү дээ. Энэ шууд ингээд дэлхийд дээр юу болоод байгааг нь мэдэхгүй. Тэгэхээр янз бүрээр нэрлээл тэрнээс боллоо, энэс боллоо гэж ерөнхийдөө ингээд аюу олон сая хүмүүс тийм тэр жишээ нь тахлаар бол одоо ийм вирусны өвчлөл энэ нийтэд тархсан өвчлөл эпидемигээр бол бараг тэр дайнд 2 дугаар дайнд ам алдсан хүмүүсээс илүү тооны хүмүүс нас орж ирсэн юм аа. Энийг бол тэг хүн болгон те өөрсдөө YouTube онгоолгоод үзээд тэгээд мэдчих байхаа. Тэгэхээр энэ талаар нэг тийм дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Тэгэхээр харж байгаа юм маань юм байна. Харагдахгүй байгаа энэ ертөнцид юу болж байна те. Энийг одоо би ярихад нэг эрдэхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл би социализмын үед энийг яриаггүй. Энэ цаанаас нь бүх зүйл сайхан нээлттэй бүх одоо хүмүүс
бидний харагдаж байгаа ертөнцөөс гадна харагдахгүй байгаа ертөнц гэж бас байд юм байна гэд мэдэрсэн тэр хүмүүсийн зэрэг одоо судалгаа хийгээд тэрнийг гаргацсан байна шүү дээ. Тэгээд дээр нь бидний энэ гариг ертөнцөөс гадна өөр гаригууд дээр өшөө зөндөө гаригууд дээр амьдрал байд юм байна гэдгийг одоо орны судлаачид ерөнхийдөө мэдсэн. Одоо янз бүрийн өөр гариг руу явхаар төлөвлөгөө боловсруулад ингээд тэр төсөлүүд нь ажил хэрэгжил болж байгаа. Тэгэхээр энэ харагдахгүй байгаа ертөнц байд юм гэх юм бол таавал тэрнийг үгүйсэхгүй байхаа гэж би найдаж байна. Тэгэхээр бид нар энэ харагдахгүй байгаа ертөнцид юу болж байгаа юм гэвэл бас л энэ дэлхий чинь тэр чигээрээ цэвэрлэгээ хийгдэж байгаа байхгүй юу? Энэ бидний энэ харагдахгүй байгаа ертөнц маань урд нь их бохир заван байлаа. Бузар булаа хүмүүс юм их удаан нууж дарагдуулж байлаа. Тэр болгон ч одоо бузар булаа явдлууд ингээд сайхан үйл явдлууд чинь бүгдээр энерги байхгүй. Тэг энерги болоод ингээд энэ их юу яатсан одоо нягтршсан энергич их бохир болоод ирэхээр нягтршаад ингээд юу ячдаг. Тийм нягтршлын байдалд орчдөг. Тэгэхээр ийм энерги маань гой сэрэг болж байгаа. Энэ яг бол цаанаас нь цэвэрлэгээ явагдаж байгаа. Тэгээд дараагийн асуудлууд болохоор та бүхэн ганцаараа биш шүү. Та ганцаараа биш. Бид нар чинь ингээд бие биетэйгээ холбоотойгоо зүрх сэтгэлээрээ холбоотойгоор ингээд энэ дэлхийд амьдардаг байсныг ингээд олон мянган жил ганцхан Иесус ирэхээс өмнө ч биш, бүр тэрнээс өмнө Израиль хүмүүс яагаад тэр юг хуучин гэрээг Израильчуудад өгсөн бэ гэвэл бузар явдал их болсон болохоор ингээд тэрний чинь засах гад бурхан тэр ихний гэрээгээ хуучин гэрээгээ зөвхөн Израильчуудад зориулсан. Израильчуудыг цэвэрлээд дэлхийг цэвэрлэх тийм хүсэлтэй байсан болохоор тэгж аюу байсан. Тэгээд тэгэхэр чинь ингээд энэ би бас нэг юм дээр ярьсан л да. Есүсийг ирснээс хойш 2000 жил гэдгсэн би дараа нь яг ингээд өөрийгөө яриаг сонсчоод буруу ярьчихжээ. Энэ бол айгүй олон мянган жил ингээд бохирлогдсон байгаа. Тэгэхээр бурхтууд ажиллаж байгаа шүү. Бидний үг дэдс ажиллаж байгаа. Бидний үг дэдс бурхтууд маань хамгаалж байгаа. Тэгэхээр ганцхан шашин гэдэг маань болохоор хүмүүсийг туйшруулад байдаг. Шашин буруу зүйл биш. Гэхдээ шашинд хит автаад зөвхөн тэр пастрын үгээр тэр урсгалаар ингээд явах юм бол хүн мэдээж паструуд маань өөрснөө юу яриад байгаагаа мэдэхгүй яг үнэ гэлэхэд сүүлдээ эхэндээ бурханд үйлчилж яадаг боловч сүүлдээ мөнгөнд үйлчлээд эхэлдэг. Тэгэхээр мөнгөнд үйлчилсэн хүмүүс бүгдээрээ сохор байд юм аа. Тэгэхээр мөнгөнд үйлчилж байгаа энэ эрх баригчтай харж байгаа. Бид нар чинь арай жоохон илүү нүдтэй болохоор мөнгөнд үйлчлэх хүмүүс нүдтэй болохоор харж байгаа болохоор тэр сохор хүмүүсийг ингээд хэснээр амьдрна гэвэл айгүй өргөдмөр байгаа сте. Нөө сохроод дагуулад хоёулаа нөхөн дондог байхгүй. Тийм болохоор та хэрвээ хараа орсон, та хэрвээ зүрх сэтгэл чинь хайраад зөөрөн байгаа бол энэ сохор хүмүүсийг битээ дагаарай. Тэд нартай тэр сохор хүмүүст бас цэцэг юм гоё байд, амьдрал юм гоё байд, ингээд бид нар ингэж юу хүсэж байгаа гэдэг юм те. Тийм юм ярих шаардлага байхгүй. Ягаад гэвэл сохор хүн чинь ингээд та нүдэн надад ингээд анханасаа сохор байсан. Тэгээд хизээч цэцэг харж байгааг болохоор цэцгийн талаар мэдлэг байхгүй. Ямар ч гоё дүрсэлж илээ. Тэгэхээр тэр хүмүүсийг тэнд нь орхи. Та харж байгаа бол харж байгаа гэрлэгээ дагаад яв. Харж байгаа энэ мэдээллүүдийг сонирхоод яв. Өөрийгөө өшөө бохор одоо харж байгаа бол те өөрт чинь ингээд зүрхэн дотор чинь ямар их юу байна. Энэ нийгэм янз бүрийн бүх юмнаас авсан зэрлэг өгснөтэй тэрний зулгаан байхгүй болгоно. Тэгэхээр бурхтууд маань үйлчилж байгаа. Бурхад биднэрт маш урдан тусалж байгаа. Тэднийхээ бас залбирлаараа байна уу те. Тэгээд холбогдно уу эсвэл одоо урд ээж аав нас орсон байгаа бол тэр хүмүүстэйгээ ингээд холбогдож одоо сэтгэлдээ итгэж те надад туслаач, надыг ингээд зөв зам руу оруулаач гэх тэр болгоом чинь сонсоо сууж байгаа. Тэд нартай холбогдоорой. Дээр нь бүх юм сайхан болно.
цэвэрлэгээ эхэлсэн байгаа. Тэгээд юунаас та зураад байна? Ямар муу зуршлаас зураад байна? Ямар муу зуршлыг хаймаар байна? Тэрэн дээр л ажил. Ерөөсөө бусдыг харах хэрэг байхгүй, бусдыг засах гэж оролдох хэрэг байхгүй. Нөгөө одоо энэ цаг үе чинь нөгөө бид нар холбоотой боловч бид нар бүгдээр ингээ гачцсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр гажуудлаас гарч иж ингээ буцаагаад нэгтэн энэ одооны энэ нэгдэл дотор тэ зөвхөн ингээд сайхан гажуудлаас гарсан хүмүүс нэгдэх болохоос биш ингээ хаа мөгөтэй төрийн мөрийн ингээл сор хүмүүстэй ингээ хамт нэгдэхгүй. Тэгэхээр та яах ёстой гэвэл өөрийнхөө гажуудлыг цэвэрлэх хэрэгтэй. Та мэдж байгаа. Өөрөө мэдж байгаа, өөрөө мэдэрч байгаа. Ер нь надад тийм юмнууд байна шүү гэд. Тэгэхээр зөрөгтэй авах хэрэгтэй. Гоё би тамир хийх хэрэгтэй, эрүүл хооллох хэрэгтэй. Өөртөө шаардлагатай, хатуужилтай, сахилга баттай байх хэрэгтэй. Зүгээр л бурхан минь ээ надад өгөөч гингүүт ингээд дээрс бөмбөрөд ороод ирдэг юм гэж байхгүй шүү дээ. Бурхан холбогдож өгнө хүч хаагаар явах замыг чинь зааж өгнө ингээд зүрхээ чинь юу гэж өгнө. Түүнээс хийх нь таны үүрэг байхгүй юу? Та болохоор их хүмүүс шашнуудтэй хүмүүсийг ингээд зүгээр л гуугаад аава надад өгөөч гэлээ тэгэл өгчнө. Тийм ямар ч логик сэтгэлгээтэй хүмүүсийн сэтгэлгээнд ботход чинь тийм байхгүй зү. Тэгэхээр чин та өөрөө ингээ өөрийгөө гой цэвэрлээд өөрийгөө юугаад ирэхээр аян та тэр хүмүүсээс гуугаад байгаа юм байхгүй. Ёстой жинхэнэ аавтайгаа байна уу, бурхантайгаа байна уу, өвгдөцтэй байна уу холбогдоод тэр эд хөрөм бүх хэрэгтэй юм ингээд өөрт дууддаг байхгүй юу. Тэгэхээр бидний гажид туулж байгаа хамгийн хүчтэй зүйл юу вэ гэвэл бүгдээрээ мэдж байгаа шунал. Өөртөө шунал байна уу, мөнгөний төлөө амьдарч байна уу гэдгээ сайн бас бодоорой. Өөр хүмүүсээ сургаж хүмүүжүүлэхдээ одоо тий мөнгөгүй л өстой ирээдүйд амьдрахгүй шүү. Одоо амьдрал айгүй хэцүү байна шүү. Ингээд тийм биш. Тийм гэж хизээч байхгүй. Шуналгүй байхдаа манай ард түмэн ямар сайхан тайван аз жаргалтай амьдарч байсан. Шуналтай болсон чинь та нар харалтаа урд нь одоо бидний насны хүмүүс бол урд нь бид нарыг жоохот байхад дэлгүүр ийм баялаг байсан юм уу? Гадаа ийм их юм ингээд бид нарт ийм олон янз бүрийн хувцснууд ингээд байдаг байсан юм уу? Ээж аваас хаяа нэг ээжээсээ нэг хаяа жоохон том болчиход ээжээсээ хаяа нэг нуугдаж гоё хувцсан өмсчил баясаал гүдэг байсан. Тэгэхээр тэр чинь жаргалтай байсан шүү дээ. Одоо болохоор ингээд төмөн хувцсан донд орчвол тий. Энд ч зөхгүй юм, тэр ч таалагдахгүй, энэ чинь мод биш байна, тэр ч юу байна гэх ингээд яваад амьдраад байнгын нэг сэтгэл хангалуун биш. Байнгын бусдыг харсан. Тэгэхээр чин тэр болгоныг эргцүүлээд бодоод үзээрэй. Шунлаасаа салах хэрэгтэй. Шулдаа өнөд дагах хэрэггүй. Хүнд баялаг байна. Өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийнхөө жинхэнэ хүч хөдөлмөрөөр олсон баялаг бол хүн эзэмших хэрэгтэй шүү дээ. Шунал гэдэг чинь юу гэвэл ямар нэгэн арга зал, ямар нэгэн бусдыг хуурч, бусдын зовлон дээр мөнгө төгрөг цуглуулж тэрнийг ингээд сорж амьдрах бэрд шиг тий. Бэрд гэдэг амтан байдаг шүү дээ. Дээр үед ингээд юун зүрийн үлгэр туйлс дээр гардаг тий. Бэрд шиг амьдрдаг хүмүүсийг тийм шуналтай хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Түүнээс би хүмүүсээ ядуу амьдраарай, хүмүүсээ ингээд баг хөө нэгдэл рүү очиорой гэж юусоо тийм ярихгүй байгаа шүү дээ. Одоо шинжилгээ бүх юм хөгжсөн байна, сайхан болцсон байна. Хэрвээ бид нар өөрсдийгөө бүрэн таньж мэдээд ингээд өөрсдөө цэвэрлээд ирэхээр аяндаа хүн бүр шуналгүй болоод хэрэгтэй юм татдаг болно. Өөрт хэрэгтэй юм цуглуулдаг болно. Одоо та намайг сонсож байгаа та өөрийнхөө гэрээг ингээд буцаагаад хараад үзээрэй. Ямар их хог навш цуглуулж вэ? Ямар их юм ирээдүйд хэрэгтэй гэж хадгалж вэ? Яг одоо тэрнээс цэвэрлэгээ гээгээрэй. Мэдээж өдөртөлтөө шууд цэвэрлэгээ
дотор талын цэвэрлэгээ чинь гадна талтай дандаа холбоотой шүү дээ. Бид нар одоо дотор талтай цэвэрлэгээ хийж ингээл суугаад байгаа шүү дээ. Маш их ажилласан байх хэрэгтэй. Гэр орноос эхлэх хэрэгтэй эмэгтэйчүүд бол сайхан цэвэрлэх хэрэгтэй, цэвэрхэн байх хэрэгтэй, ажилласан байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд нь бол биеийн тамираа хийх хэрэгтэй, гидс гүзэнээсээ салах хэрэгтэй. Манай хүүхдэд тийм гидс гүзэг унжуулсан тийм хүмүүс бол байгаагүй байх. Уучлаарай. Ингээл идээл тэр манайхан чинь манай хүүхдэд чи хэлдэг штэ. Яа эзэн нь эдэм битэг болтой гэх мухай хэлсэн дуучлаарай. Тэгэхээр чинь идэж уусан юм те айгүй гой чанартай, биенд хэрэгтэй, ашигтай тийм сайхан юм идэж уугаарай. Тэгээд сайхан нар гараад дулаархаар байгальтай гараарай. Хөл нөхцөө яваарай. Байгаль дэлхийн газраас бид нарт тэр хөлөөр дамжуулаад витамин, эрдэс баялгуудыг чи өгч идэв шүү. Янз бүрийн шүлжээ. Энэ дээр би одоо эрүүл мэндэд хэрэгтэй мэрэгтэйг л одоо эмээс татгалж гэсчээл 40-40 хүнтэй тийм сүлжээ мүлжээ дагаж гүйснэ хэрэггүй. Бид нар чинь бүх юм бэлэн байна шүү дээ. Бүх юм бэлэн харахгүй л байгаа болохоос энэ агаар байна, ус байна, ингээл газар дэлхий байна. Ногоо чинь ингээл ургамал ногоо чинь өөрөө хүчил төрөгчийг гаргаад бид нарыг амьсгалуулж байна. Бид нар өөртөө залах болохоор л ингээл суугаад байгаа байхгүй. Бид нар өөртөө ажиллахгүй болохоор л өвчнөд баригдаа суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь маш их гажууд л 30 жилийн дотор гарчлаа гэдгийг хүн болгон харж байгаа. Маш их гажууд л. Ямар их хүмүүс өвчтөй байна. Ямар их эмнэлэг байна. Ерөөсөө ямар их баар савны газрууд энэ залуучуудаа бид нар яаж өмөржүүлээд байна. Яаж өлгөр дуурайл үзүүлээд байна. Ядчихадаа ингээд өөртөө тийм зориг гаргаад бас хэлэх үгээ хэлж явах хэрэгтэй. Тэгэд 40-40 бид одоо Монголыг амар гажуудж байгаа гэдэг яриад байгаа юм биш. 40-40 сайхан өөрсдийнхээ ажлыг хийгээд арт өмнөө сэхэрүүлээд, ухааруулад явж байгаа дунд насныхан байна. Одоо ахмад насныхан маань маш их сайхан үгээ хэлдэг шүү дээ. Тэгээд тэрнийг дэмжсэн нэвтрүүлгүүд байна. Үзээрэй, сонсоорой. Залуучууд байгаа. Маш их гоё ажил хийж байгаа залуучууд. Тэр юу яаж байгаа хүмүүсийг те тэр төр дээр байгаа хоорондоо хэрэлдэж байгаа хүмүүсийг хараа сууж байхаар телевизээр унтраад тэр чин телевизэр чинь өөрөө энэ дэлхийн эд байхгүй юу? Дэлхийн эд гэдэг нь юу гэсэнгүй л телевизээр дамжуулаад бүх улс оронд тийм хар пиар ингээд хар энерги хүмүүсийг дарамтлсан тийм сурталчилгаа явуулж байдаг. Тийм болохоор телевизээр унтраагаад YouTube-аа асааж агаад өөртөө хэрэгтэй гоё мэдээлэл олж уншаарай. Жишээ торох гэж байгаа хүмүүс байл одоо яаж торох вэ гэж бүр айгүй гоё мэдээллүүд монгол хэл дээр байж гэн орчуулаад тавьсан байна. Хийгээд үзсэн хүмүүс нь туршлагаа ярьж гэн. За тэгээд яаж торох вэ гэдэг жишээ дараа нь яаж одоо минималист амьдрах уу гэдэг ингээд дэлхийн ертөнцийн байдал ямар байна гэдгийг бас хэлж яваа ярьж байгаа хүмүүс энэ тэр болгоноос сураараа ингээд манай бидний нас чинь тоо штэ өөргөө ингээд нэг 50 нас 60 насаар зөө бүх юмыг мэдцэн хүүхдүүд юу мэдтэн гэж байгаа бол үнэхээр үгүй та юу ч мэдээгүй та өөрийгөө бүх юмыг мэдцэн гэж бодож байгаа бол та юу ч мэдээгүй тэгэхээр энэ бол хатуу бөхөд үнөөг та юу ч мэдээгүй тэгэхээр мэдхийг хүсээрэй би мэдцэн гэж бодож байгаа хүмүүс газараасаа хөөрцөн байдаг. Тэгээд тэр газараасаа хөөрөөд ингээд нөгөө нэг юм өөрийгөө үлээгээл ингээд шаар шиг болоод монголчууд хөөсрөгч гэж ярьдаг болсон билээ. Үлээгээл ингээд шаар шиг болж байгаад энэ жоохон юм ингээд зүгээр хатахад пат гэж харахад бэлэн байгаа байхгүй. Тэгэхээр сайхан газардаараа газар дэлхийгээс бид нар энерги авдаг. Жинхэнэ одоо газар ээж гэж ярьдаг шүү дээ. Газар ээж чинь бид нарыг ингээд юу ягаар бие организмын ингээд сайхан эрүүлж өгчөөд байхгүй. Тэгэхээр газар ээжтэйгээ ингээд холбогдоод ингээд сайхан мэдрээд хөл нүцгэн байж байгаа ч юм уу гадаа явж байгаад ингээд газар ээжтэй талархаад те өдөө сайхан гарч байгаа бол дулаархаа шүү дээ. Одоо сэрхэн болохоор юу яахан бах бас доороос дарах янз бүрийн байдаг бах. Хүүтэн Монголд бол сэрхэн байна шүү дээ. Тэгэхээр чин сайхан хөлөөрөө газар ээжтэйгээ холбогдож байгаад нүдэ анж байгаа тийм газар ээжтэй баярлаад тэгээд
одоо энэ биед маань хэрэгцээтэй минерал витаминуудыг ингээд өгөөч надад өгөөч гэдэг ингээд сайхан авах одоо хүлээж авах тийм байдал байх хэрэгтэй. Тэрний үг бол ингээд баярлаа. Үнэхээр хүлээж авлаа. Тэрнийг мэдэрч таачаад магадгүй зарим хүмүүс зарим мэдрэхгүй ч байсан магадгүй. Гэтэ мэдрэхгүй ч байсан гэсэн та өөрийнхөө итгэлээр авсан гэдэг итгэлээр тэрнийг бас хүлээгээд авчиж болдог байхгүй юу. Тэгэхээр та итгэсэн итгээгүй тэртээ тэгвэл та тэгэл газар ихдэг яг өөрөө холбогдол хүсгэд уухад хүсгэд шууд л газар ээж өгч идэг тий. Тэгэхээр тэр чинь бас гой өгнөд дээ шүү дээ манай Монголын ихийн санаа өөрийн санаа уулна гэдэгтэй та холбогдохгүй жолно та өөрөө хаяа ээжтэй газар ихтэй гэдгээ ингээ хаяа дэлхийн аавтай гэдгээ мэдрээд ингээ тэд нартайгаа холбогдож байгаа юм бол бүх юм чи өгнөө материалыг юм бол зүгээр хойноос орж ирнэ. Тэгэхээр материалыг юмд бити их шунаараа хойноос нь хөөцөлтөөрөө харин цагийн гар зүйтэй шүү. Тэрний оронд сайхан дороо суугаад тий одоо би юу хийх вэ гэдгээ ингээд төлөвлөөд өөрийгөө хараад өөрийнхөө хэмжээнд эхлээрээ ажиллаа. Би бол мэдээлэл өгнө. Би бол импульсыг өгнө. Би хэлсэн шүү дээ импульс мэдээлэл өгнө. Би бол энергийг та нар руу явуулж байгаа, хайрыг явуулж байгаа. Ингээд тэр энерги хайрыг хүлээж аваад ажиллах нь өөр дээр ажиллах нь таны үүрэг бас хариуцлага. Яг одоо цаг үед нөгөө амиа бодоорой гэд хэлсэн шүү дээ. Тэр үнэхээр амиа бодох хэрэгтэй. Дараа нь сайхан бүгдээрээ бие бинийг ойлгоод ингээд нэгдээд ирэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр би одоо хүмүүсийг ажиглаж байна л да. Яг одоо бол миний үгийг ойлгож байгаа цөөхөн байгаа. Тэр хүмүүс маань ч гэсэн нөгөө зүрх сэтгэл нэлээд жоохон хатуу байгаа болохоор сайхан үг хэлж чадахгүй одоо сайхан комент бичихгүй гэсэн уучлаарай зөндөө байгаа. Гэхдээ ер нь бол ингээд миний санснаар те би болохоор ингээд яарад байгаа байхгүй. Хүмүүс урдан мэдээ тоолдоо ингээд гоё болоосаа гэд. За яг бүх юм цаг хугацаанд болно. Тэгэхээр сайхан би биэндээ магтаалын үг хэлээрээ баярлж талархаж байгаа бол тэрнийг ингээд бичээрэй. Тэгэх юм бол би бол хамаагүй тэр магтаалаас хамаарахгүй шүү дээ. Та өөрөө тэрнийг шууд бичээд мэдрээд нэр ямар гоё юм бэ гэд ядаж битгэл тэр гоё гэдэг үг чинь тэр одоо миний үг сонсож байгаа үггүй бол хүн үзээ сонсоод тэр хүмүүс чинь буцаагаад тийм олон болж хувлаад тэгээ тань дээр буцаж очиж идэг байхгүй юу. Түүнээс би тэр үгээр чинь их баясаал би ингээл хөөх гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Би өөр мэдж байгаа уучлаарай жоохон бардам ярьчих шиг боллоо. Гэхдээ үний юм үнэ. Надад тийм бардамнах сэтгэл байхгүй. Тэгэхээр биднэрт хиймэл дүр гэж байгаад байгаа байхгүй юу. Бид нар ингээд байглаасаа салаад хиймэл дүртэй болсон. Тэр хиймэл дүрийг юу гэж нэрлэж чинь гэвэл эго. Тэгэхээр эго гэдэг маань бидний хиймэл зан чанар. Тэрнийг ингээд эгогээ хөөргөд хиймэл зан чанараа өөргөд өөрийгөө мундаг сайхан гэж бодоод байвал бид нар ингээд бүр төш өгөрөөд явах юм шүү дээ. Тэгэхээр эгогоо дарж өгөөрөө ялангуяа маш их тийм өндөр мэдлэг боловсролтой дээд сургууль сурсан гадаад дотоод яваад үзсэн хүмүүс маш их өндөр эготой байдаг. Тэгэхээр бид нарыг хайраа салгадаг зүйл нь болохоор их зан шунал хоёр. Тэгэхээр их зан гэдэг нь өөрийнхөө бусдаас дээгүүр тавих. Бид нар хизээж биенээсээ дээгүүр биш. Бид нар яг эргэтгэж чадвартай мундаг тийм хүмүүс. Тэгэхээр сайхан энэ дэлхийн маань өөрчлөгдөж байгаа. Энерги маань өөрөө цааш энерги орж ирж байгаа. Тэр бүрхнийхээ тусламжтайгаар амьдралын дэлхийн сууд болсон бриллиант болсон хүмүүс маань аз жаргалгүй байвал энэ дэлхийн өөрчлөлтөд тайчих юм бэ? Яах юм бэ? Тэгэхээр тэр дэлхийн өөрчлөлт дэлхий бид нарыг одоо дэмжиж байгаа энэ урахад дэмжиж байгаа дэмжилгээг аваад одоо урдных шиг тийм удаан процесс явагдахгүй шүү дээ. Өөрийнхөө процесс ч удаан явагдаад байвал бас тэгж бити яарч сандраараа юу ягаараа хүлээлттэй маш их
бусдад болон өөртөө хүлээлттэй. Бусдын алдааг засах хугацаа, өөрийгөө алдааг засах хугацаа, бусдыг уучлах сэтгэл зүрхээ. Тэгээд өөрийгөө уучлах маш чухал. Ягаад гэвэл урд нь та ингээд нэг юм хийчээд тэрэндээ гимшээл яваад иж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэр гимшил хэрэггүй. Одоо та зүгээр л уучлчих. За ягаад тэ тэнийг багтаал хийчихэл эцтэй. Юу сүртэй. Одоо тэгэл ойлгочлоо шүү дээ. Одоо тэгэл өнөөдрөөс ихгүй шүү дээ. Тэрний чинь тэгэл хадгалаад өөртөө чирээд аваад явах шаардлага байхгүй. Тэгэхээр чинь яана бэстэ үнэхээр гимшлээ. Одоо би тийм хийхгүй хичээн. Гэхдээ бид нар хизээч өөрсдөө юу хийхийг мэддэггүй. Бид нарын зүрх сэтгэл зөвшөөл, ариушаал, хайрлал ойртолох юм бол бид нар дандаа гоё юм хийгээл идэг. Бид нар хэрвээ ямар нэг юмыг хараад өөлөөл ингээл за энэ авгааг ярьж байгаа ч юм дээ. Тэгээд нэг л гоё юм яриад ах юм. Тэгээд надад ч ямар хамаатай байх вэ гэвэл ингээл холдоол идэг байхгүй. Тэгэхээр танд хамаатай. Хүн болгонд хамаатай. Хамааруулж аваарай. Тэгэхээр би хэлсэн шүү дээ. Би ганцаараа ингээ аз жаргалтай байгаад яах юм бэ? Бүгдээрээ л гоё аз жаргалтай болъё л та. Тэгээ нэг аз жаргалгүй хүмүүс маань ингээ аз жаргалтай үнийг харахаар уур нь хүрээд идэв. Ерөөсөө нөгөө төвчж чаддгүй. Энд ч одоо яахлаар юм аз жаргалтай нэг баяссан юм хтэй вэ? Гэт ингээ уур нь хүрээд идэг. Тэгтээ тийм хүн хоор байгаа гэж найдаж байна. Тэгэхэд би бинийгээ дэмжээрэй. Жалга давныхаа үзлээс салаарай. Жалга давны үзэл гэд Монголд нэг том юм байна. Миний хүүхдүүд, миний гэл ингээл миний ээж аав. Яг үүндээ тэр жалга давн дотор ч таны бүдрүүлэх юм зөндөө ээж өгдөг. Зарим ээж аав нар өөр хүүхдээ ингээд хүсэл сонирхлыг ойлгохгүй өөртөө аюу явахгүй учраас маш их тушаа олж яадаг. Зарим өөр хүүхдүүд болохоор ээж аавынхаа сэтгэлийг ойлгохгүй ээж аваагаа маш их бас хэцүү байдалд оруулж яадаг. Тэгэхээр тэр жалга давны үзлээсээ салаарай. Надад би нэг үгтэй тэр нь надад нэг ч найз байхгүй. Бүх дэлхийн миний найз. Тэгэхээр би хуучин ингээд найз нараа айгүйх онцлт уучлаарай миний хайртай найз нараа ингээд багаас нь хамт байсан та нартаа ингээд хайртай. Гэхдээ би одоо юу гэсэн үг гэвэл одоо бусад бүх хүмүүсийг яг миний энэ хайртай найз нар шиг хандж байгаа гэдгийг хэлэх гэж байгаа болохоос ш миний хайртай найз нар надад хэрэггүй байсан гэж хэлэх гэж юм биш шүү. Тэгэхээр чин би нөгөө хүнийг онцлоход бэлдсэн гэдэг нь надад бүр ингээд хуучин ингээд тусгай хүнд онцолж ингээд ханддаг тийм онцлог байхгүй. Хайртай найз нартайгаа улам ивтэй, улам гоё байна, ойлгомжтой. Гэхдээ бүх дэлхий бүх монголчууд юм надад нуугаад ах юм ерөөс байхгүй. Тэгэхээр би энэ процесс миний амьдралын туршид сүүлийн 13 жил маш их эрчимтэй явагдсан. Ер нь ингээл хүмүүсийг сонсож байхад би тэр хүмүүсийн зовлонгийн одоо хүмүүс миний зовлонгийн хэсгэн зовлонгоор зовцсон хүмүүсийг би бүх зовлонгоор ингээд ороод дамсаад үдцсэн байхгүй. Энэ гашуу юм байна. Энэ нөгөө нэг юутай юм байна. Халуун ногоон шиг халуун юм байна. Ингээд үдцсэн. Тэгэхээр санаа зовлтгүй надтай холбогдоорой. Юу яагаад тусламж авах хэрэгтэй бол санаа бодлоо хуваалцмаар байвал тэр холбогдоод ингээд яг тэр талаар бол би холбогдож болно. Маш олон хүмүүс сүүлийн үед бол олон залуучууд ингээд насны ялгаа маш өндөр байгаа боловч аюу сонин байдалд орж ирж байгаа. Тэр би бүгдийг мэдж байгаа. Интернетийн одоо бид нарын хэрэгжилж байгаа интернетийн 70% нь порнограф секс өдөөгч нар байж байгаа болохоор тэрнийг би ойлгож байгаа залуучуудтай буруух байгаа би шууд блоклж байгаа. Тэгэхээр залуучууд минь ухаараараа сэхэрээрээ таны ингээд өчигөн биенийхээ асуудлыг хөөгд явж байгаа бол та чи үнэхээр залуучууд руу ярьж байгаа болохоор чи үнэхээр төөрцөн байна. Тийм болохоор залуу хүн бол маш их амархан юм тусгаж авдаг. Өөрийгөө энэ ихжихээ хэлж байгаа үгнүүдийг тусгаж аваад та нар маань аргагүй бид нарын энэ өмнөд үеийнхэн чинь та нартай олигтой гоё
хүмүүжил өгөөгүй одоо та нартаа үлгэр дуурайл болоогүй шүү дээ. Тийм болохоор би залуу үеигээ буруутгахыг хүсэхгүй. Тэд нарт маань гайхамшигтай бидний ирээдүй хамгийн гол нь энэ төр засгаас маш их дарж гин. Насны ялгааг хит их гаргаж гин. Тэгэл одоо урд нийгэмд өөр байсан энэ нийгэм тийм байна гэ нийгмийн ялгаа гаргаж гин. Насанд одоо бидний наснаас дээш насны хүмүүс ч хүртэл нийгмээ дагаад ингээд хитрхи их хуучин мөнгө зүг гэдэг байсан бол хичнээн тэр мөнгийг суулгаж чадахгүй ч гэсэн ингээд мөнгө хамгийн чухал гэдэг ингээд зуурдаг тийм болцсон байна. Тэгэхээр тэр зууралтнуудаа тавиарай. Ягаад гэвэл мөнгө эд хөрөнгө идэх юм. Тэр юм чинь ханаас дагаад ирт юм аа. Хүрээл иртээ. Тэрийг бол бид нар хэнийг та ямар ч хэцүү байдалд орсон байсан та өсөж үлсэх мэдрэмж юу н амьдралдаа үтсэн үү? Тэгэхээр чинь бид нар тэр итгэлээ амьдралд итгэлээ сэргээх хэрэгтэй. Нэ өчүүхэн тийм өөртөө итгэл би өстө бүх юмд болгоно би ингээл тэр төрд байгаа хүмүүс бүх юм болгоно гэдэг үгүй шүү дээ. Тэр чинь өчүүх итгэл байхгүй юм. Жохоо итгэл. Тэгэхээр том амьдрал таны хизээж хайхгүй, цаг үе хайхгүй, бурхад хайхгүй, эцэг өвгөд хайхгүй, бүгдээрээ харж байгаа. Тэгээд бүгдээрээ сайхан юмыг томоор ингээ өргөнөөр харах хэрэгтэй. Нэг өчөөхөн энэхэн гэрийнхаа хэрүүл дотор нэг тулга торсон гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэгээд хам бол гарч чадахгүй гараарай. Энэ сайхан мэдээллүүд юмнууд байна. Сайхан залуучуудын хийж байгаа юмнууд байна. Ялангуяа настай хүмүүсийг би одоо 50-аас дээш насны хүмүүсийг хэлж байна. Зургатаа болоорой. Тэгэл өөрсдөө айлгаал ингээл коронавирус одоо яаж юм хамгаална тэр нэг хэлээд хамгаална гэрээсээ баггаар тэгээ гоё ингээд юугаар YouTube-аараа гоё мэдээллүүд яаж аз жаргалтай болох вэ, яаж энерги цэвэрлэх вэ, яаж ингээд бэлгэл зөндөө юмнууд чинь гэж гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гарч ирж байгаа юмнуудаа уншаа сайхан өөртөө хэрэгжүүлээд аз жаргалтай амар тайван амьдарч болж штэ. Тэгэхээр бид нар нөгөө хамгийн гол аз жаргал хайран дээрээ төвлөрч ивэл энэ гаднаас ирж байгаа энерги бид нарыг ингээд тусалж байгаа энергиуд ингээд бид нар өөрийн мэдлгүйгээр ингээд авч чаддаг байхгүй юу. Тухайн мэдлэлтэйгээр авна, мэдж байгаад авна. Тэгэхээр курс дэлхийн маань өөрчлөгдөж байгаа. Одоо 2 зам гарч байна. Гэрлийн хүүхдүүд нэг замаар явна, харанхуй хүүхдүүд нэг замаар явна. Танд сонголт нь байгаа. Та гэрлийн хүүхд болмоор байна уу? Энэ харж байгаа гоё юмнуудаа итгэхэд энэ одоо харанхуй гэдэг чинь таны ингээ проблемнууд байна шүү дээ. Тэр проблемдаа зуураад үлдмээр байна уу? Эсвэл өөрийгөө өөрчлөхийн төлөө гэрлийн хүүхд болохын төлөө ямар байна уу? Тэгээ аяндаа гэрлийн хүүхд болно. Уул нь бид нар бүгдээр гэрлийн хүүхдүүд. Даанч харанхуй тэр талаар ингээд харанхуй талаар хариул энэ зөндөө удаан болохоор бас хитрхи би битсэн штэ. Хүмүүс маань хичнээн зүрх сэтгэл нь маш өндөр байгаа боловч харагдаж байгаа юмдаа хит итгэж амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө газрын юм яриад ойлгох байгаа хүмүүстэй би тэнгэрийн юм яриад яах юм бэ гэдээ би бичсэн тий. Facebook дээр бичсэн байгаа. Тэгэхээр хит тэнгэрийн юм ярих юм бол ингээд хүмүүсийгч бас төрөлдүүлж магадгүй. Тэгэхээр ямар ч байсан өөрийнхөө мэдрэмжинд итгэрэй. Тархиндаа биш, тарих дандаа хөдлөж яадаг. Танаа хүүхд чинь дээд сургуульд орох хэрэгтэй. Хар мянган дээд сургууль шүү дээ Монголоор. Тэр дээд сургуульд орсон хүүхдүүдэд харалтаа. Бахан тэр дээд сургуульд байгуулсан эзэн янз бүрийн тэр оюун хурал морл гэдэг одоо тэр баян таргаа угаанарт бахан мөнгө авчиж өгчөөд өөрсдөө хүүхдүүдэд сургаж байгаа хүүхдүүдийн тэр ямар ч багш нар заадیں۔ Бидний үед бол өөрөөсөө шүү дээ. Тэгэхээр чин тэр багш нарт аюу ячаад тэгээд тэр хүүхдүүд нь ямар ч юугүй одоо энэ нийгэм тэрсээ тэргөө буцаж гарч ирээд ажлын байр байхгүй шүү дээ. Яг гадаа тэр хар мөнгө тэгвэл эдээр сууж ийлдэ тэр хүүхдүүдийг тийш явуулаад тий. Хүүхдүүд ч өөрсдөө сайхан өөрсдийнхөө сонирхолтойгоор ирсэн байгаа. Тэгээ шахаал тэр дээд сургууль сурах ёстой, ингэх ёстой, гадаад яв ажил хийм мөнгө ол гэл тэр мөрнийг одоо болио. Одоо энэ цаг үе чи өнгөрцөн. Тэгэхээр чин энийг мэдэрээ.
Одоо бол нэг ингээд өөр өөрлөгөө хандна. Та ээж ав болсон гэд өөр хүүхэдтэй ингээд өөр хүүхдийнхаа амьдрал үхийд оролцоод байгаа бол та үнэхээр бүдүүлэг байна. Тэр бүдүүлэг зангаа боль. Тэгэхээр хүн заяа бүр ингээд нялах хүүхд хүртэл өөрийнхөө хувь заяатаа төрсөн өөрөө ингэсэн тэр өөрийнхөө ямиг олоод идчихдэг хүүхдүүд шингүүд ингээд дээр үед ингээд хүүхдүүд чинь ингээд мөлөөцөлж явж байгаад ингээд юмаа ингээд амдаа ингээд үдсэж байгаад энэ миний идэх юм байна, энэ миний идэх юм биш вэ гэдэг ингээд тэр бүх мэдрэмжтэйгээ төрсөн байхгүй. Тэгэхээр тийм бүдүүлэг zanгаасаа татгалзаараа монголчуудаа би бинийгээ сургах гэсэн, би биенийхээ амьдралд оролцсон. Тэгэл тэр чинь би гэдэх юм байхгүй, гадна хүн биш, бүр дотроо бүр нөгөө жалгад он дотроо их явагдаад иддэг байхгүй юу. Миний хүүхэд бол тийм байх хэвээр ээж ингээд юу яагаал нэг би бинээс хитрхи юм хүлээгээд идэг. Тэр шахаа дарамтлаад байдаг. Тэр сангуудаа болоороо ялангуяа эцэг эхчүүд, одоо миний үеийн эцэг эхчүүд, миний доотлын үеийн 40 настай, одоо эсвэл 30 настай эцэг эхчүүд тэгэл хүүхдээ сайхан таавар наад жаргалтай ингээд амьдруулахын оронд чинь нэг сургууль руу авчичаад сор гэл дарамтлаад тэр чинь сурах хэвээр юм аа өөрөө сураал явчихна. Энэ орчин үеийн хүүхдүүдэд бол хэлэх юм байхгүй. Бид нар тэрнээсээ тэднээс өөрсдөө суралцсан уу гэхээс ш тий. Одоо тэр энэ би бас миний фэйсбүүк руу орж үзэл нэг беби байгаа. Тэгээд бүр хизээ нэтэй мундаг ингээ гараа ингээ тавьсаац ингээ хөлөөрөө ингээд энэ уцаж эргүүлээд нь штэ. Тэгэхээр ингээд хүндлэх хэнийг ч хүндлэн, өөрийгөө хүндлээс орчих юм бол дараа нь өөр хүмүүстэй хүндлэн, бүх хүнд хүндэлтгэлтэй хандна, хайрлна. Тэр чинь өөр штэ, хайрлан дарамтлан, хайрлна гэдгийг ингээ буруу ойлгоод те миний иргэшэлт байгаа би эднэрийг залруулна. Ёо өөрийгөө залруулаагүй өөрийнхөө амьдралыг харж эхлээд тэгээ өөрийгөө залруулаагүй байж өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж биш байж бас хүүхдүүдтэй сургана гэж битээ тийм хачин амьдрал логикт нийлэхгүй тийм юм мөрөөдөд тэрэндээ итгэцэн яваад байгаарай. Одоо зогсцгоо, стоп. Одоо болцсон. Энэ тэнэглэл чинь ингээд яваад одоо нөхрөө унлаа штэ. Зогс. Миний тэнэглэлээ мэдэр энэ би нэг ямар нэгэн тийм юугаар хэлж байгаа биш. Одоо манай монголчууд ч юм бүр ингээ хараал өрөөлөөр ингээ хараалаар ярьсаар бүр тэр хараалын үгээр ингээ загин ярихгүй бол ингээ ойлгохоо болцсон мэ хайши. Гоё ингээ ярихаар ч өөр ингээ. Тэгэхээр зогсцоо. Зогс. Одоо өөрлөгөө хар. Өөрийгөө өөрчил. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бол дараа нь та бусдад амнаас шинжаал өөр гарч өгнө. Улаасаа хүмүүс таныг ойлгоод танаас юу яагаад тэгэхээр аяндаа танилаа ойртоод наалдаад хүрээд ирнэ. Тийм болохоор өнөөдрийнхаа цаг үеийн байдалд тий харахгүй байгаа ч гэсэн итгэж амьдраарай. Зүрх сэтгэл маань мэдрээд байж байгаа. Зүрх сэтгэлээ дагаж амьдраарай. Тархинд өчнөн энэ одоо нийгмээр ингээд дамжаад ингээд авагдсан тэр сэтгэл бодлоос салаарай. Хайрцагнаас гараарай. Бид нар чинь хайрцаггүй амьдардаг тийм бэлэг танхаа хүмүүс штэ Монголд ч дээр хүмүүс бол хөдөөний хүмүүс сайхан ингээл байгаль дээр бэлэг танхаа зовж аргах юм баггүй хүнд дарлуулах юм баггүй те удахгүй шинээр байгуулах техник маань төргүү гайхалтай те төргүү дээрээс удирдлаггүй өөрийгөө удирдаад би биендээ тус болоод би биенийхээ хэрэгцээтэй юм үйлдвэрлээд хангаад ингээ хэрэгцээтэй амьдралаар ингээд тэгэж аз жаргалтай амьдрах амьдрал шүү. Түүнээс ингээд айлттай хар мянган хэрэгтэй хэрэггүй мөнгө одоо өчнөр нь цуглуулад тэрнийг ирээдүгэ юу яачлаа одоо баталгаажуулчлаа эднэр гээд мөрөөдсөн ингээд яваад байв. Тэрнээсээ болоорой. Тэгэхээр бидний ирээдүй баталгаатай. Бидний ирээдүй аз жаргал, бидний ирээдүй сайхан амьдрал. Тэгэхээр хамгийн эхлээд та энэ дотор аз жаргалтай болчих. Энэ дотор аз жаргалтай болоод энэ хайраа мэдрээд тэгээ энэ дотроо нөгөө нэг одоо парадис гэдэг шүү дээ. Тэр парадисаа байгуулчих. Тэгэх юм бол хүн болгон парадис болчвол дэлхийн маань тэр өөрөө парадис. Уул нь бол дэлхийн маань ингээд харахад бүх юм парадис байгаа байхгүй юу? Дааж бид нар ч амар хэрэггүй амьдралын зовлонд ингээд нүдэн ингээд сохроод ингээд явцсан болохоор ингээд парадисаар ч харахгүй шүү дээ. Тэгэхээр энэтэйгээ холбогдоод өөрийнхөө дотор парадисаар ингээд би болгочвол гадна талын ингээд парадистайгаа ингээд холбогдоод вау амьдрал гэдэг чинь ямар гоё юм бэ. Өдөр
Окей. Өдөрт бол ерөөсөө ингээд залхуурч хөвтөх зав байхгүй. Мэдээж махан биетэй байгаа юм чинь амарлгүй яах вэ, ялгүй яах вэ. Гэхдээ ерөөсөө байнгын л ингээл нөгөө нэг юм шин гой юмнууд ингээл хаанаас гарч ирэл амьдрал чинь маш их гоё баялаг болж ирнэ. Тэгэхээр хүмүүсээ энэ цаг үе гоё цаг үе, энэ цаг үе бид нэр өөрчлөгдөх цаг үе, дэлхийн ертөнц энэ бүх харагдаж байгаа юмнууд маань ч өөрчлөлтөнд орж байгаа, буруу юмнаас ингээд тас зуурч байгаа бол тэрнийг гараа тавиараа шин хайрлуу ортож очоорой. Тэмүүлээрээ, гэрэл рүү тэмүүлээрээ. Тэгээд та нартай хайртай, бүгдэнд нь хайртай. Бид нэр тусгай хүмүүс эднэр гэдэг нэг худлаа өнгөрөх шаардлага байхгүй. Тэгтээ дэлхийн цээжинд зүрхэнд болж амьдардаг монголчууд хэрвээ монголчууд дэлхийг эзэрч өөрийнхөө зүрхийг зүрх зогсчод бүх юм зогсох учраас коронавирусаас ч хамгаалж байгаа. Өөрсдөө хамгаалахгүй байх ба. Гэхдээ итгэлтэй байгаараа гэдгийг л хэлэх гэж ингэж байгаа шүү дээ. Айд сандрах хэрэггүй. Айх юм бол ингээд бүх юм ингээд авчид ингээд жижигхэн болчдөг. Бид нар ингээд бодол санаачсан жижигхэн болчдөг. Тийм болохоор итгэлтэй байгаараа. Зүрх хамгийн гол зүрхэнд басан хүмүүс шүү бид нар монгол хүмүүс. Бусад бүх эрхтнүүд байгаа шүү дээ. Дэлхийн бүх улс орн чинь ингээд гоё бие ингээд дэлхийч өөрөө хүний бие шигтэй. Тэгэхээр зарим нь нүд болж байгаа зүгээр, зарим улс чихэнд болж байгаа, зарим улс ингээд ярих хэлэнд болж байгаа. Тийм болохоор та нарт ингээд урам өгөөд хибээ гэдгийг мэдрэхийн тулд бид дэлхийн зүрх шүү. Тэгэхээр булиглаараа, хайрлаарай. Гой дуунууд байгаа шүү дээ. Тэрнийг дуулаарай. Аяндаа гоё мэдрэмжээ дагаад азшилгалтай амьдраад ингээд зүрх маань нэрвүүлчих юм бол дэлхийн маань нэрвүүлчихнэ. Тийм болохоор бүх хүн өвчтөе зовлонтой байгаа бол өөрийнхөө бие организмыг эрүүлжүүлэхийн төлөө зөв юмыг дагаад өөрөө дээр ажиллаад тий өөрийнхөө хариуцлагыг өөрөө өрөөд нэг хин нэг эмчэд очиж буруу онш тавиулчаад тэгээд хурж ирээд хин нэг лам дээр очиод хин нэг одоо ардын имчилгээ хамгийн гоё имчилгээч ардын имчилгээ. Гэхдээ тэрэнд нэг бүр ингээд 100% зарим нь бол тэрнийг ашиглаж байгаа хүмүүс байгаа шүү дээ мөнгө олгож байгаа. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжээр хин надад тус болох нь гэдгийг мэдээд тий тэгээ амьдраарай. Амьдралд нэг их мөнгө хэрэггүй шүү дээ гэдэг шиг. Амьдралд нэг их мөнгө хэрэггүй. Би айгу гайхаад байгаа. Ингээд энэ карантин сууснаас хойш миний мөнгө бүр үржээд байгаа юм шиг ингээд бүр ерөөсөө ингээд үргэлтгээ болцсон. Би нэг мөнгө зингээ таалах байлцсан ингээд би бүр дотроо ингээд бодож байгаа байхгүй. За миний мөнгө ч одоо бүр байхгүй болж байгаа. Тэгвэл зөөхөр гэмтэн зөөхөө ингээд их гоё юм юу яатсан байгаа. Тэгээ нэг бүр ингээд бүр дахин эргэцэн тийм нөгөө юу лээ сая доллар юундээ мартдаг гэдэг шиг тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь зүгээр л нэг айгүй хөөхөө өрөвдмөр нэг гарын тавууранд л багтах тийм мөнгө байгаа байхгүй. Тэгээ тэрнийг эхлээл амар тоолдог гэсэн. Одоо л ингээд тоол байлцсан нөө ажилгүй болсон болохоор ингээд тоол одоо л ингээд тоол байлцсан ингээд нэлээд байж ажгаад ингээд задааш нэлээд дундарсан байх гэдэг үзгэрээсээ дундрах байдаг. Тэгэхээр мөнгө чи өөрөө шүү дээ. Ингээ хайрыг дагаад хүрээд ирдэг байхгүй. Мөнгө чи амьд мөнгөтэй ярьж байгаараа баярлж талархснаа хэлж байгаараа тэгээд дуудаж байгаараа одоо надад хэрэгтэй байх шүү таны тусламж мөнгөний энерги маань өөрөө суллагдсан байгаа. Тийм болохоор тэр хүмүүсийн гар дээр байгаа одоо тэр дээгүүр хүмүүсийн эдийн засгийн хүнийг дарлаж алсан одоо тэр амьгүй мөнгнүүд бүгдээрээ амьтай болоод бид нар рүү урсаж ирнэ. Тийм болохоор мөнгө төгрөг янз бүрийн юм юусаа санаад битгий зовоороо. Тэгээ өнөөдөр бүтэн өдөр юм байна. Өнөөдөр амралтынхаа өдрийг аз жаргалтай өнгөрөөгөөрөө орноосоо босоороо дандаа хитэж болохгүй. Зургтаа ундраарай, гадагшаа гараарай. Гадагшаа гараад одоо нар салхинд гарахыг хэлж байгаа шүү дээ. Тэгээд би биендээ гоё инээдээд ингээд хайр болоорой би биенийхээ уур уцаар ингээд одоо стресс ихтэй байгаа шүү дээ. Тэрнийг төвчээрээ, өөрийгөө төвчээрээ, өөрийгөө хайрлаарай, бусдыг хайрлаарай. За бүгдэнд нь хайртай шүү. Баяртай би тэгэд айгүй өрөвдмөр нөгөө нэг энэ
энэ гар утас маань ингээд харагдчихна уу ингээд хагарцсан. Эндээ бас хагарцсан. Тэгээд ингээд одоо 6 цаг болж байна өглөө. Би өчигдөр 9 цагт унтсан л та. Тэгээд ийм ирж царцаа. Тэгээд юун дээр миний YouTube руу ингээ биш Facebook руу ороод үзээрэй. Миний таблетны одоо зураг авч байгаа таблетны зургийг хар. Тэгээд ийм өрөвдмөр юмар авч байгаа. Тэгээд техникийн шаардлага хангахгүй миний ард ингээд янз бүрийн гоё энэ тэр гоё YouTube дээр тавьж байгаа юм гэрэлтүүлэгч янз бүрийн тийм ерөөсөө байхгүй байгаа. Ингээд тийм болохоор ойлгоорой. Техникийн шаардлага бүрэн хангахгүй байгаа бол ягаад гэвэл би урд нь ингээд үнтэй янз бүрийн тэр шин болгон гарсан болгон тийм утас муцыг аваад байх тийм сонирхолж байдгүйсэн надад нэг хэрэглэгдэхгүй байсан болохоор энд чухал хэрэгцээтэй болно гэж мэдээгүй. Тэгээд коронавирус гараад бүх дэлгүүр хаагдсан учраас гэхдээ би одоо энэ байгаа ямар ч байсан хүмүүст юм хүргэж болж байгаа бол энийг ингээ хайрлаад энэ бол S8 гэдэг утас энэ хэдэн жилийн өмнөх юм бүү мэд ингээ маш их санамсаргүй явж байгаа дунгаж мунгацсан байгаа ажиллаж байгаа. Тэгэхээр тэр нэг утасны номер эднэр хэдэн саяч гинэ. My God, миний толгойд багтахгүй тэр мөнгө нь тэр мэр тэнэглэлүүдийг одоо зогсоол даард түмээ. Тэрнийг тэгээд тэр хүүхдүүд хөөрхийн амтны энэ лаг юм байна гээл ингээд нэг хүмүүст юу яахгүй болохоор хийх ажил зөндөө байна бүгдэнд нь. Тэг хийх ажлаа хийцгээгээрээ ингээд хийх юмнуудаа хүмүүст хэрэгтэй юмнуудаа хийгээрээ таны зүрх сэтгэл дотор ч нэг гоё хүмүүс тусдаа ямар ажил хийнэ вэ? Хүмүүс тусдаа ажил хийх юм бол таны мөнгнүүд орж ирж яадаг болохоос мөнгөний төлөө ажиллах юм бол та аз жаргалгүй болж яадаг. Тэр мөнгө чинь танд зөвхөн хэрэгтэй байдаггүй. Тийм болохоор мөнгөний төлөө биш хүмүүст тусдаа юу хийх вэ? Өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрийгөө аз жаргалтай болох юу хийх вэ гэдгээ л хийгээрэй. Тэгэх юм бол аяндаа мөнгө төгрөгч нь өөрөө ороод ирнэ. Бүр ихээр бид нарт хэрэггүй гэдгийг ч бас мэднэ. Амьдрал тийм их мөнгө хэрэггүй. Сайхан цэвэр агаар байна. Сайхан ус маань ирүүлж гин, хөрс маань ирүүлж гин. Одоо энийг сонсож байгаа хүмүүс бол ингээ хавар болж гин. Балкон, цаг агаар маань их маш ирүүлжсэн учраас хүнсний ногоогоо өөрсдөө тариарай. Ургуулаарай. Башин савтай хүмүүс одоо тэр хөдөө биш гэр мэрт ингээд хашаанд их амьдарч байна гэж штэ. Тэд нар бол одоо яг ингээ хөрснөө сайхан ирүүлчихэж байгаа. Учираас айх хэрэггүйгээр бол сайхан хүнсний ногоогоо өөрсдөө тариарай. Өөрсдөө тэрнээсээ идээрэй. Хүний юм ингээд үнтэй одоо хүнсний ногоо Монголд айгүй хүнтэй идэм билээ штэ. Би очоод бас амьдарч байхад тийм болохоор тэр өөрийнхөө эхний хэрэгслийг бол хангаараа тэр өөр мөр бүх юм чинь байж байгаа. Тэгээд хятад өөр ингээд тэр өөрсдийнхөө сонголтыг өөрсдөө хийн. Тэр өрөнд бол нэг хятад Монгол гэдэг гадаад гэдэг юм байхгүй. Үрэл бол өөр тэрнийг яаж ургуулах уу, яаж хайрлах уу, яаж услах уу, яаж арчлах уу гэдгээс л гой жимс гарч ирдэг. Тийм болохоор хамгийн наазахын бид нар одоо карантинд одоо ажилгүй ингээл ангаа суугаад байхгүй хийх ажил ингээл зөндөө байна штэ. Тэр болгоноос эхлээрээ. За хайртай. За баяртай.